За сайн байцгаана уу. Өнөөдөр дараагийнхаа чухал 3 файлыг үзэх болно. За бид эхний хичээл дээр бүтээл, Авраам, Йосеф, Мосе гээд Йошуа гээд энэ Б 4 хүн гэдэг файлыг үзсэн. За одоо бид ер нь хичээлийнхаа дунд хэсэгт буюу эхнийхээ 10 файлынхаа 5 файлыг үзсэн бол одоо дараагийн 3 файлыг үзэх болно. За энэ бол 3 нийгмийн тухай ярина. Анарх, хаанчлал, колончлал гэх. За шинэ цаг үе рүү бол Израильчууд орсон, газар нутгаа эзэлсэн, газраа хуваарлсан. За Йошуа нас орсон. За үндэсний хувьд бол удирдагч байхгүй ийм цаг үе рүү орсон. За ингээд юу болсон бэ гэж бодож ивэл хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзснээ үлдэж эхэлсэн. Ийм анарх гэдэг, анархизм гэж ярьдаг тийм ээ. Нэгдсэн төр засаггүй хүн болгон дур дураараа дургсан ийм зүйл бол Израильчуудын нийгэмд бол орж ирсэн байна. За энийг бид анарх гэдэг нийгэм болов гэж үздэг. За энэ үед бол шүүгч нар бол гарч ирсэн. За шүүгч нар гэхэлэр хүмүүс ерөнхийдөө шүүхийн танхимд сууж яадаг шүүгч гэж битээ бодороо. Энэ бол ерөнхийдөө монголчуудын хувьд мэрэгэн ард гэж ярьдаг тийм ээ. Тухайн үед хүмүүсийн дунд амьдардаг хүмүүс асуудал болохоор тэр хүмүүс дээр очиж асуудаг яах вэ ийх үү гэд тэр хүмүүсийн дээр бурхны ариун сүнс бууж ирээд тодорхой шийдлийг гаргаж өгч тийм ээ. Дайн талаанд ялт байгуулж мэрэгэн чиглүүлэх болж тийм ээ. Тухайн хүн амьд байх цаг үедээ Израильчуудын дунд маш нэр хүндтэй байж Израильчуудыг эзэн рүү дагуулж ирсэн ийм хүмүүс байсан. За үндэсний энэ уралт шарвалтын үе гарч ирсэн. Хүмүүс янз бүрийн шүтэнүүдийг шүтсэн. Ингээд хүмүүс бол шүүгчдийн үед маш сайхан амьдраад эргээд шүтэндийг шүтэх үед тэр хүмүүс урууданд ороод дайсныхаа элэг дог болж ингээд бурхан руу хашгирах үед бурхан дараагийн шүүгчийг гаргаж ирээд бурханыг ард түмний дараагийн цаг үе рүү дууддаг ийм цаг үе бол байсан. За эртний Израилийн түүхэнд бол 13-аас 15 шүүгч нар бол байсан. Отниел, Ихуд, Шамгар, Дебора, Барак, Яир, Абимелек, Тола, Гидеон, Ефта гэх мэтлэнгээр Самсон гэх мэтлэнгээр. За эдгээр шүүгчдийн дундаас хамгийн түүхэнд нэрээ дурсгсан гол шүүгч болвол Самуэль байгаа. За Самуэлийн ээж Ханнагийн залбирлыг та бүхэн мэдж байгаа. Ханна үр хүүхэдгүй тийм ээ байх үед түүний нөхөр түүний тайвшруулж байсан боловч хаан нь эзэн бурхны өмнө залбирч уйлж өмжиж бурхнаас бол амлалтын хүү Самуэлийг бол хүлээж авдаг. Тэгээ Самуэлийг хөхнөөс нь гаргаад 3-4 настай байх үед нь тухайн үед Израилийн тэргүүн тахилж байсан Элигийн гэрт хүргэж өгч түүний шав болгож тэгээд түүний дараа бол хаан нь олон хүүхэдтэй болдог. Харин тэгээ Самуэль болохоор Израилийн хамгийн агуу шүүгчдийн нэг болж байгаа. За Самуэлийн амьдарч байсан төрлөх нутгийн тухай энд өгүүлж байна. За ингээд Самуэль агуу шүүгч бас иш үзүүлэгч зөнч ийм хүн байх үед Израильчууд бол Самуэлийн цаг үед бол бид хаантай болмоор байна. Яг Самуэлийн хувьд өөрөө бурхандаг боловч үр хүүхдүүд үнэхээр бурхандлаг биш байсан. Тэгээд Самуэлийн өнгөрөөд өгөхлөөр үр хүүхдүүд нь бол буруу замаар явж байгаа учраас бид ер нь хаантай болъё. Бусад улсууд хаанаар удирдуулдаг, бид ч гэсэн хаантай бол. Тэгээд тухайн үед л Израилийн нийгэм ямар байсан гэхээр бурхан бол Израилийг удирддаг. Тэгээд шүүгч нар юм уу тэр хүмүүсээ дамжуулан удирддаг. Харин Израилийн хаан нь бол бурхан өөрөө байсан. Бусад улсуудын хувьд бол хаан нь бол хүн байсан болвол Израилийн хувьд бол хаан нь бурхан өөрөө байсан. За ингээд бурхныг голж тийм ээ бидэнд бусад улсын адилаар хин нэгэн хүнээр хаан болгоё. Тэр хүний удирдлага дор орё гэсэн ийм сонголт хийсэн. За энэ зүйлийг сонсоод Самуэль маш их гашуудсан. Тэгээд та нар юу хүсэж байгааг мэдэж гинүү? Та нар бурхнаа эсэргүүцээд хүнийг сонгож байгааг мэдэж гинүү гэж. Тэгээд бурхан бол энэ хүмүүс бол чамааг эсэргүүцээгөө намайг эсэргүүцэж байгаа учраас тэдний хүссэн хүнийг өгөө гэдэг юм зүйл гарсан. Ингээд хаантай болсноор энэ 350 жилийн энэ анархизм гэдэг энэ цаг үе бол дуусгар болж байгаа. Тэгэхээр 350 жилийн туршид Израильчууд бол үнэхээр урууданд ороод завхарч тийм ээ ийм байх үед бурхан бол шүүгчдийг илгээж Израилийг бодвол аварч хамгаалж байсан ийм цаг үе байгаа. За ингээд Самуэль бол анарх болон
хаанчлал буюу хаант засаглалтай ийм одоо хоёр нийгмийн одоо түлхүүр залгаас ийм хүн болсон. За ингээд хаанчлалын цаг үед болвол эхэлж байна. За анаарх хаанчлал гэхэлэр манай эзний өмнөх 1000 он гэж ойлгож болно. За хаанчлал гэж бодох үед Израиль болвол нэгдмэл нэг улс байсан эхлээд. За энэ үед болвол 3 төрлийн хаан гарчсан. Ис буюу Саул, Давид, Соломон. За эхний хаан бол Саул байсан. Тийм ээ. За Саул хаан бол амьдралаа сайнэр эхлүүлсэн боловч амьдралаа тааруухан төгсгсөн. Одоо ийм хүн байсан. Шаналсан хүн гэж энд бичсэн. Ерөнхийдөө ямар утгатай вэ гэхээр Бурхны үгэнд оролгүйгээр тэр хүн олон буруу сонголт хийгээд Бурхан түүнийг бол голсон. Тэгээд түүний дараа бол Давидыг Бурхан гаргаж ирэх үед бол Саул Давидэд маш их татаархаж Давидын амийг хөнөөх гэж олон 10 жил бол Давидыг бол хүнд амьдралаар амьдруулсан ийм хүн байдаг. Самуэль бол Саулыг тосолсон шигэ Давидыг бас тосолсон ийм хаан байна. За Давид бол хончинхүү байх үедээ Бурхан түүнийг Израилийн хаанаар бол тосолсон. Тэгээд Давид бол Давидд Бурхан бол гэрээ байгуулсан байдаг. За Давидын гэрээ гэдэг энэ гэрээг ямар үед байгуулсан бэхээр Давид бол хаан ширээндээ гарцсан тийм ээ ордонгоо байгуулсан яг тэр үед Бурхны нэг цөлд байсан майхан сүм асар сүм болвол хааны хашаанд байсан. Тэгээд тэр хашааг байгаа сүмийг харах үедээ Бурхан минь би танд өргөө барьж өгье тийм ээ та өөрийнхөө өргөнд залраач хүн хүртэл ийм өөртөө хааны өргөө бариад амьдарч байгаа бол Бурхан минь би танд ч гэсэн өргөө барьж өгье гэж хэлсэн. Тэгээ Бурхан бол инээмсэглээд энэ үгийг бол хэлсэн. Чиний гэр болон чиний хаанчлал миний өмнө мөнхөд үргэлжилж чиний хаан ширээ мөнхөд тогтно гэдэг энэ үгийг бол Давидд бол хэлсэн байдаг. За энэ үгийг ерөнхийдөө харах юм бол чи надад хаан одоо ордон барьж өгөө гэлээ. Тэр ордонд чинь би амьдрна гэж өгөө тийм ээ. Би орчин ертөнцийн агуу үжирхэг Бурхан. Энэ дэлхий бодод миний хөлийн гишүүр шиг тийм ээ. Тэгтэл би тэр ордонд амьдрна гэж үг. Гэтлээ ч гэсэн Давидыг бол одоо Бурхны төлөө гэсэн зүрсгэлийг харахтаа хэрвээ чамд гэр байгуул тийм ээ одоо ордон байгуулж ордон барья гэж бодож байгаа би чамд dynasty чиний бүр ингээд хаан засгал чинь хизээч дуусахгүй тийм мөнхийн засаглалыг чамд хаан ширээг тогтоож өгөө гэдэг зүйлийг хэлсэн. За үүгээрээ Давидын гэрээгээр Бурхан болвол Давидын удмаас Есүс Христ хүрэх болно. Тэр Есүсийн одоо бий болгосон хаан тус болвол хизээч дуусахгүй тэр үнэхээр мөнхийн мөнхөд засаглах болно гэдэг энэ одоо иш үзүүлгийг болвол Авраамд хэлсэн иш үзүүлгийг бол Давидын амьдралаар биелүүлсэн байдаг. За энэ Иерусалимийн дуган тууд гэж хэлж байгаа. За дуган тууд гэж яг юу хэлээд байна вэ гэхээр энэ нөгөө ойртуудад харъя. Энэ одоо исламын шашны Dome of Rock гэж англиар хэлдэг. Одоо энэ зүйлийг хэлж байгаа. За энэ одоо дуган туул гэдэг энэ том талбай бүхий энэ хашаан дотор энэ урд нь байгаа хар оройтой исламын шашны сүм бол Ал-Акса гэж байна. За Ал-Аксагийн наан байгаа энэ одоо Иерусалимын урдлын одоо хаалганы хажуухан байдаг энэ хэсэгт бол яг нэг Пентекост баярын өдөр итгэгчид цуглаж ариун сүр дүүрсэн тухай гардаг түүх бол энд өгүүлдэг. За энэ нөгөө нэг одоо арслангийн хаалга гэж энэ хаалгаар Есүс Христ амьлах үед одоо эргэж ирэх үедээ энэ хаалгаар орох болно гэдэг энэ иш үзүүлэлэг байдаг. За энэ хаалганы наах нь бол одоо булш байдаг. Нөгөө нэг израилчуудыг оруулахгүй, Есүсийг оруулахгүй гэсэн санаатайгаар. За энэ одоо Dome of Rock-ийн яг энэ талбайг болохоор Аруна гэдэг хүн бол өтрмийн талбай болгоцсон байсан. Харин Давид хаан бол Арунагийн өтрмийн талбайг тухайн үеийн ханшаар бол худалдаж авсан байдаг. Тэгээ хамгийн алдартай үг юу гэдэг вэ гэхээр Аруна хаант минь би тань зүгээр бэлгэлье гэж хэлэх үед би өөрөөсөө золиос гаргаагүй зүйлээр Бурханд өргөл өргөхгүй гэж бол хэлсэн байдаг. Тэгэхээр бид үнэхээр Бурханы өмнө өргөл өргөхдөө бид үнэхээр эзний өмнө ирэхдээ гар хоосон ирэхгүйгээр харин өөрийнхөө хүс хөдөлмөр шингэсэн өөрийнхөө зовжээж болсон мөнгнөөс 11 өргөл энэ бүх зүйлийг эзэнд өргөх ийм нандин сэтгэлийг Давидаас бид сурч болно. За энэ өдрмийн талбай энэ байгуулсан энэ газар бол нөгөө Авраамын Исаакийг өргөж байсан Мория гэдэг уул бол энд байгаа. За энэ Мория уул бол эртнээсээ Бурхан бодвол одоо хадгалсан ийм байна. За ингээд Давид хаан бол энийг Арунагаас худалдаж авсан. Давид хаан төлөвлөсөн боловч
Харин түүний хүү Соломон бол энэ Соломоны сүр жавхлан цүмийг бол барьж байгуулсан ийм түүхтэй байдаг юм аа. Яагаад гэвэл одоо Давид хаан бол дайн талаанд явж гараа цусцсан учраас цустай гараар би сүмээ бариулахгүй харин чиний хүүгээр бариулъя гэсэн. Харин Давид хаан бол маш их одоо өргөл барьц тийм ээ одоо тэр барилгын материал бүх зүйлийг бол бэлтгэж хүүдээ бол боломжийг өгсөн байдаг. За өнөөгийн одоо Иерусалимын дуган туул гэдэг бол энэ байгаа. Исака өргөсөн төрөн байсан тий. За эртний хүмүүс бол энийг бол өөрсдийнхөө уруу хаанаар бол хийсэн. За энэ доктор Джон Фрайман бол их одоо гой графиктайгаар харуулсан байгаа. Уулын оройг одоо аваад хажуудлын одоо уулын билийг бол одоо авсан уулын оройныхоо шороогоор дүүргээд ингээд одоо тэгш гадаргууг бол бий болгосон. Үнэхээр одоо эзний сүм өөд явъя тийм ээ чуулган өөд явъя гэсэн одоо дуулал ном дээр тийм хэсгүүд их байдаг. Тэгээд би Иерусалимд очиж явах үед бол үнэхээр Иерусалим руу очингд бол ийм уулын оройроо өөдөө явдаг учраас сүм бас тэр дээр байсан учраас хүмүүс дээшээ явдаг гэж. За энэ нулимсны хаан гэдэг энэ хан байгаа. Энэ хан дээр еврейчүүд өнөөдөр ч гэсэн тийм ээ одоо эзнийг бас одоо эргэн хайд залбирдаг юм зүйл байна. За энэ дээр бас нөгөө эртний одоо Херодын үед бол Соломоны сүмийг өргөтгөж барьсан нэмж одоо гой болгосон юм хэсэг байгаа. За өнөөдөр бол исламын чулууц дугуйн буюу Dome of Rock гэдэг ийм зүйл байна. Dome of Rock юм байгаа. Нулимсны хаан гэж байгаа энд. За энд бол еврейчүүд ингэж эзний өмнө одоо залбирдаг, Библийг уншдаг ийм зүйл байгаа. Тэгээд энэ том одоо чулууны завсраар бол залбирлаа бичиж тэр одоо залбирлын зүйлээ бол хийлдэг. За миний хувьд анх Иерусалимд очиж явах үедээ Иерусалимын амар тайвны төлөө залбирая гэдэг тэр үгийг бичээд энэ одоо чулуун завсар хийсэн. За ингээд чулуун завсар хийсэн энэ олон залбирлуудыг одоо Йом Кипур буюу Израильчүүдийн бас баяр одоо дээгүр өнгөрөх баяр гэдэг энэ хоёр баярын үеэр бол энэ бүгдийг цэвэрлээд энд байгаа залбирлуудыг бүгдийг газар болдог гэж би сонссон. За ингээд энэ дугуйнд уул бодвол асар их олон ач холбогдолтой байдаг. За итгэл бишрэлийн үед мэдээж энэ зөвхөн итгэгчид, христчид биш, исламын шашинтай, евдийн шашинтай хүмүүс бол энэ одоо Иерусалимыг бол өөрсдийн шашны маш том ариун газар гэж үздэг. Теологийн хувьд энэ дээр бол маш одоо мархан байхгүй, маш олон зүйл бол ярьж болно. Улс төрийн хувьд бас адилхан. Иерусалимыг хэн эзэгнэж байна, тэр одоо дэлхийг эзэгнэ гэсэн ийм бодлого бас явагдаж байсан. Газар 100% энэ бол маш их одоо түүхэн ач холбогдолтой. За эцсийн цаг үед бас маш их ач холбогдолтой. Эцсийн цаг үед Есүс Иерусалимд ирж өөрхөн 1000 жилийн хаанчлаа байгуулна гэж бол Библиэлд хэлсэн байдаг. За ингээд Саулын цаг үед дуусаад Давидын үед дуусаад Соломоны үед ирсэн. За Соломон бол үнэхээр одоо Бурханаас мэрэгүү ухааныг авч, агуу санааг авч одоо маш өндөр өртгөөр агуу бүтээн байгуулалтыг хийсэн. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг хийхдээ маш их одоо хүнд алба авчуур одоо хөдөлмөрт хүмүүсийг шахаж ажилуулсан. Тэгээд эцсийн эцэд бол улс нь бол дампуурсан байдаг. За ингээд шүтэн шүтэх явдал бол гаарсан. За 300 гаруй ихнэр 700 гаруй шивгчин гэдэг. Тэр дээр үед бол ихнэрүүд гэдэг бол ерөнхийдөө дипломат одоо элчин сайд маягаар одоо тухайн улс тийм ээ Израиль улстай одоо инхийн гэрээ тогтохдоо охиноо одоо хаанд нь хатан болгож бэлгэлдэг. Ингээд тэр хаттад нь болохлээрээ өөрсдийнхөө бурхтыг бас авчирч Израильдийн одоо нийслэл Иерусалимд бол янз бүрийн сүмүүдийг бол байгуулсан. Өөрөөр хэлэх юм бол өглөөн нь одоо Соломон хаан халелуя гэдэг, оройн нь Умманы бодныхон гэдэг. Өөрөөр хэлэх юм бол янз бүрийн шашнуудтай өөрийнхөө одоо итгэл бишрлийг бол холилсон. Нөгөө ихнэрүүдэд таалагдахын тулд ингээд энэ шүтэн шүтэх байдлаас болоод Соломон ч өөрөө самуурсан, Израиль улс ч гэсэн одоо дампуурсан. Ингээд улс нь бол Соломоны дараа хоёр хэсэг хуваагдсан байдаг. Умард, өмнөд гэдэг. За умард хэсгийг бол Израиль гэж нэрлсэн. Яагаад гэвэл Израилийн 10 овог аймаг байгаа учраас, ихэнх нь байгаа учраас Израиль гэж нэр авсан. Юда овог аймаг нь өмнөд хэсэгтээ арай жоохон хоёр том учраас Юда нь бол Юда гэдэг нэр авсан. За ингээд Юда тийм ээ одоо Израиль гэдэг юм хоёр одоо хэсэгт орсон. За Израилийн нийслэл бол Самар болсон. Юдагийн нийслэл бол
юу болсон? Иерусалим болсон. За яг энэ цаг үед бол олон янзын иш үзүүлэгч нар зөнчид бол гарчсан. Исая, Иремья, Даниэл, Изекиэл, Хосея, Йоэл гэх. За энэ иш үзүүлэгчд гарч ирсэн цаг үе нь хуваагдлын цаг үед Израильчууд үнэхээр хэцүү байх цаг үед гарсан. Тэгэхээр Библи үндсэндээ сургалтанд сурж байгаа хүмүүс маань шүүгчд ямар цаг үед гарч ирсэн бэ гэхээр анарх нийгмийн үед гарч ирсэн бай. Иш үзүүлэгч нар ямар үед гарч ирсэн бэ гэхээр хаанчлал үе, хаан засаглалтай үед бол гарч ирсэн байна. Ялангуяа хуваагдлын дараа энэ иш үзүүлэгчд гарч иржээ гэдэг ерөнхий томтой байгаарай. За иш үзүүлэгчдийг дунд нь хоёр хуваадаг. Их иш үзүүлэгч тийм ээ, том иш үзүүлэгч, бага иш үзүүлэгч нар. Тэгээд яг юугаар нь хуваагаад байгаа юм гэхээр ач холбогдлоор нь бол хуваагаагүй. Харин тэдний бичсэн номуудаар нь бол их бүлэгтэй тийм ээ. Исая жишээл 66 бүлэгтэй ном бичсэн бол их гэдэг рүү орсон. Даниэл бол 12 бүлэгтэй ном бичсэн учраас Даниэл рүү орсон. Хосея цөөхөн бүлэгтэй, одоо Иона цөөхөн бүлэгтэй тийм ээ, Амос цөөхөн бүлэгтэй бичсэн учраас эдгээр одоо цөөхөн бүлэгтэй бичснийг нь бага иш үзүүлэгч нар олон бүлэг ном бичсэн зүйлийг нь одоо их иш үзүүлэгч нар гэж бичсэн. За иш үзүүлэгч нараас гадна зарим иш үзүүлэгч нар бол ном бичээгүй. Зөвхөн одоо тэр одоо бусад иш үзүүлэгчдийн номонд бол түүх болж орсон байдаг. Байх жишээтэй. Зарим бол бичдэг, зарим бол бичдэггүй. Зөвхөн ярьдаг ийм иш үзүүлэгч нар байсан. За энэ иш үзүүлэгчдийн дотроос Иремья гэдэг их иш үзүүлэгчд бурхан бодвол шин гэрээг болвол амласан. За шин гэрээг амлахдаа болвол эзэн тунхаглаж байна. Үзэгтэн Израилийн гэр болон Юдагийн гэртээ би шин гэрээ хийх өдрүүд ирж байна гэж хуучин гэрээний шин гэрээний тухай ярьж байгаа. Тэгэхээр шин гэрээний итгэгчид гэж ярихлаарэ олонх итгэгчид бол төөрөлддөг. Яг юу гэж төөрөлддөг вэ гэхээр зөвхөн шин гэрээ гэдэг номыг л уншдаг хүмүүсийг шин гэрээний итгэгчид гэж буруу ойлгодог. Үнэн дээр бол шин гэрээний итгэгч гэдэг нь маань хуучин гэрээн биднес хуулийн дор байсан бол шин гэрээн дор нэгүслийн дор. Хуучин гэрээнд бид өнөхөр хуулийг дуулууртаа дагаж ээждэг, тахил махил өргөжээж цэвэршиж ариусдаг байсан бол шин гэрээн дээр гимшил ба Есүс итгэлээр дамжуулж бид аврагдаж чөлөөлөгддөг ийм одоо шин гэрээ контрактыг бурхан бий болгосон. Тэгэхээр шин гэрээний итгэгч гэдэг маань Есүс Христийн загалмайд итгэж байгаа тэр итгэгчдийг бол шин гэрээний итгэгч гэж бид ойлгох ёстой маа. За энэ бол шин гэрээ гэдгээр Месая буюу Есүс Христийг бол хэлж байгаа. За ингээд Авраамийн гэрээ бол нөгөө бүх одоо цаг үеийн гол ноён нуруу одоо барилгаар ярих юм бол гол одоо яс мод фундамент байсан бол газрын гэрээ, Давидын гэрээ, шин гэрээ гэдэг энэ гурван зүйлээр Авраамийн гэрээнд амласан газар үр хүүхэд өрөөл гэсэн энэ гурван зүйлийг бурхан болвол баталгаажуулж өгж байгаа. Өөрөөр хэлбэл бурхан амласан үгээ ийхүү биелүүлж байгаа гэсэн. За ингээд зүнчдийн одоо үед болохоор энэ хойд буюу умард Израильд болохоор Еробаам гэдэг хаанаар тэргүүлүүлсэн 20 хаан гарч ирсэн. Өмнөд Израиль буюу Юда улсад Рехобаам гэдэг бас 20 төрлийн хаан гарч ирсэн. За хойд Израилийн хаад бол дандаа хорон муу хаад байсан болвол өмнөд Юдагийн хаад бол зарим нь сайн, зарим нь бол муу ийм хаан гарсан. За хуваагдлаас хойш 200 жилийн дараа одоо Ассирт болвол энэ хойд Израиль болвол олзлогдож тарж бутарсан байдаг. Диаспора еврейчүүд гэдэг энэ ойлголт бол гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө Иракийн тийм ээ Багдадын одоо еврейчүүд гэдэг чинь эндээс гарч ирсэн байдаг. Тийм ээ бид газрын зурагтаа ингээд энэ Ассирчүүд хүчрэгжээд Израилийг довтлоод ингэж тэднийг колончлоод нутг руугаа очиод ингээд тэднийг ингээд тархаацсан. Тэгэхээр эндээс нөгөө ойрогт орондод байгаа еврейчүүд, Европт байгаа еврейчүүд чинь ингэж тарж бударсан. Ийм одоо шалтгаантай байна. Энэ бол манай эзний өмнөх 722 онд болсон үйл явдал, түүхэн үйл явдал. За Бабилон одоо хүчрэгжээд Ассирийг бол унгасан. Ассирийн нийслийг унгаад Бабилон бол Иерусалимд бол довтолж энэ хуваагдлаас хойш 350 жилийн дараа энэ Юда бол юуны колон болдог. Тэгээ энэ үед болохоор бид шүү дээ нөгөө Даниэлийн түүх тийм ээ Иремья гэдэг иш үзүүлэгчдийн түүхүүдийг мэднэ. Энэ манай эзний өмнөх 586 онд болсон түүхэн үйл явдал байна. Ингээд Бабилонд бол Иерусалим олзлогдоод Бабилоны одоо колон болсон. Гэхдээ тэд бол эргэж тийм ээ одоо эргэж ирсэн ийм түүх байдаг. Тэгэхээр бид колончлол гэдэг энэ файлыг үзэхдээ
бид яг хэний тухай үзэж гэнэ вэ гэхээр бид зөвхөн Юдагийн тухай үзэж байгаа. Хойд Израиль буюу 10 овог аймаг бол тухай ярихгүй, зөвхөн 2 овог аймаг Юдагийн тухай бид ярьж байгаа. За энэ хойдлын овог аймаг 10 овог аймаг бол Ассирд бол эзлэгдсэн. Тэгээд тарж бутарсан. Харин Юда бол Бабилонд эзлэгдээд бол буцаж 70 жилийн дараа бол ирсэн байна. Яагаад гэвэл Бурхан Юдаг бол сахисан. Шалтгаан нь Юдагийн овог аймагаас Есүс Христ төрөх байсан. Юдагийн арслан гэж бол хэлдэг тийм ээ. За ингээд Бабилоны тухай бид ярих юм бол маш олон тухайн үеийнхээ ололт амжилт ийм бүх зүйл бол байсан. За 70 жилийг бол Израильчууд ялангуяа евдээчүүд бол энэ Бабилонд бол өнгөрөөсөн. За яагаад 70 жил гэсэн бэ гэхээр Шабатын хуулиар 6 жил тутамд 1 жил нь 7 дахь жилд нь газар нутгийг амраах ёстой байсан боловч Израильчууд газар нутгаас их ургац авч баяжхын тулд шунхааран газар нутгийг 490 жил амраагагүй учраас газар нутгийг амраахын тулд Бурхан 70 жилийн турш тэднийг Бабилон руу цөлсөн гэдэг зүйлийг Библиэлд хэлсэн. За энэ дээр еврейчүүд синагог гэдэг ойлголт өгдөг. Яг бол сүм дээрээ очиж чадахгүй учраас еврейчүүд маань бусад Бабилонд байсан бусад үндэстнүүдээс ялгархын тулд бид бол еврейчүүд гэдэг ойлголтууд гаргаж ирсэн. За синагог буюу тийм ээ шабатын өдөр хамтдаа цуглаж Библийг унших, залбирах, хамтдаа нөхөрлөх, хүүхдүүддээ боловсролоо олгох, шашин шүтлгээ дамжуулах ийм их зүйл болсон. За 70 жилийн дараа энэ Бабилоны хаанчлал бол нурсан. Тэгээ Персийн хаанчлалын үед бол Израильчууд 100 жилийн хугацаанд 50 мянган еврейчүүд бол буцаж ирсэн байдаг. За түүнээс ч олон еврейчүүд бол Бабилонд үлдсэн. За энэ буцаж ирсэн 3 том нүүдлэр 100 жилийн хугацаанд 50 мянган еврейчүүд буцаж ирэхдээ ерөнхий өөрийнхөө Бурхны сүмийг босгон байгуулахын тулд өөрийнхөө улс үндэстнээ дахин сэргээхийн тулд буцаж ирсэн. Үлдсэн Бабилонд үлдсэн хүмүүс нь бол санхүү мөнгөөрөө тэр нутагтаа байгаа хүмүүсээ тэмцсэн байна. Тэгээ бид Нехемиягийн төгөөг унших юм бол энэ тухай их гардаг. Яг өнөөдөр ч гэсэн Монгол улсаас 90-ад оноос хойш гадаад руу гарсан монголчууд бол яг л өөрсдөө тэндээ амьдраад үр хүүхдүүд нь тэндээ төрөөд бараг боловсрол эзэмшээд Америкийн монголчууд, Европын монголчууд гэдэг ойлголтууд бий болж байна. Тэгэхээр тэр хүмүүсээс зарим нь бол Монголдо ирнэ. Зарим нь Монголдо мэргэжлүүд болоод бизнесээ хийхээр Монголоос босгохоор ирнэ. Үлдсэн монголчууд нь араас нь дэмжиж тийм ээ санхүүгийн дэмжлэг, технологийн дэмжлэг, янз бүрийн зүйлийг өгөхөөр ийм зүйл болсон. Тэгэхээр ийм түүхэн давтамж бол бүхэл улсад бол болж исэн. Зөвхөн Монгол болоогүй, Хятад болж байна, Солонгос болж байна тийм ээ. За 50 мянган буцагсад бол үнэхээр тэр ардаа үлдсэн тэр еврейчүүдийн дэмжлэгээр бол ирсэн юм аа. За энэ үед 3 төрлийн удирдагч гарчсан. Зерубабел, Эзра, Нехемия. За энийг эн гэсэн энэ 3 үсгээр би тавьчилж байгаа. За Зерубабел гэдэг удирдагч бол дуганыг сүмийг бол сэргээн босгохоор ирсэн. Эзра бол эзний хуулийг заахаар ирсэн. Гүүш хүн байгаа. За Нехемия бол хуучин гэрээний агуу удирдагч, хотын хан хэрэм хаалгыг сэргээн барихаар ирсэн. Тэгээ 52 хоногийн дотор дуусгасан ийм 3 ийм маш мундаг дипломат тахилч нар байсан. Дипломат гэдэг маань нөгөө эдгээгдэж байгаа Персийн хаантайч холбоотой, эргэн тойрондоо улсуудтайгаа ч гэсэн харилцаа холбоотой ийм мундаг хүмүүс ирсэн. За ингээд хуучин гэрээний төгсгөл ирсэн. Израиль сарнин алгуулсан. Израилийн 10 овог аймаг сарнин алгуулсан. Харин Юда буюу евдээчүүд их нутагтаа иргэн ирсэн. Ийм түүх бол гарч байна. За энэ түүхийн эхлэл болохлээрээ бидний аврагч Есүс Христ ирэхээс өмнөх Юдаг бурхан сэргээн босгосон ийм түүхэн цаг үеийг бид үзлээ. За ингээд бид нийтдээ 10 файлынхаа 8 файлыг хичээлээрээ үзлээ. Ингээд дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай. Баярлалаа.